Ивент итгэгч Skytel. 248 дугаартай Уган баяр байна. Үзүүлбэрийн хувьд болохоор Flair Bartender гэдэг. Flair, working Flair ч юм уу те. Ийм төрлөөр. Ер нь бол бас сурахад ер нь хэцүү. Жишээ нь яг энэ үзүүлбэрээр Монголд бол заагаад ч юм уу багшлаад тийм хүн байдгүй. YouTube бол миний багшлагтай тийм бичлэгүүдээс харж өөрийнхөө хүсэл эрмэлзэл хөтлөгдөж тэгээ сурсан байгаа. Бас уухны зөв боловсон хэрэглээг те хэтрүүлж болдгүй юм байна те. Ямар үед хэрэглэх вэ? Яаж хэрэглэх вэ? Яаж соёлтой өөрчлөлтөө сайн яаж соёлтой үйлчлэх үү юм ийм маягаар энийг бас Монголын хард юм таниулъя мэдүүлъя хүмүүс хүүхд залуучуудаас дэлгэрүүлэхийг хүсэж бас авьяаслан монголчууд орж байгаа. За тест өнгөмгийн зэвитлээ энэ да. Гараад үзүүлээд гэнэстэй. Тэгээ тун бас өвөрмөс үзүүлбэртэй юм шиг байна. Би сая тайз руу гараад зассан байдлыг хараад мэдчихлээ л тээ. Мөн шихаа юм шүү. Ахтар байна. Сэргэлэн юм аа. Надтай адилхан. Нэр нь ч гэсэн адилхан. Нэр адилхан юм уу? Анд тий? Уган баяр. Уган баяр. Уган баяр. Уган баяр. За. Уган баярыг ямар хаттайг одоо үзүүлэх вэ? Одоо үзье тий. Сайн байцгаана уу? За сайн. Хэр сандарч байна? Ер нь жоохон сандралтай. Гэхдээ даах гэж хичээж байна. Одоо яриад гаргааг болчихоос тээ. За, бэлнэ үү? Бэлэн. Амжилт. За баярлалаа. Шат тахтай байна. Энэ коктейлийн хувьд бас зүгээр нэг коктейл хийхгүйгээр Монгол орныхоос зэрлэг жимс, нэрс, анс, цэцэрганаар юм хий гэж бодсон. Тэгээд одоо болохоор цэцэрганаараа нэмсэн байгаа. Тооцоог нь хийцэн байгаа тэр залуу. Санаа зовлоо тооцоог нь бий. Аштай бий. За. Хэр удаан бэлдсэн үзүүлбэрээ? Ер нь энэ чиглийн тэмцээн болохоо болоод 2 3 4 жил орой болж байгаа. Би болохоор 7 8 жилийн өмнөөс өөрөө YouTube-ээс харж сурсан байгаа. Ер нь Монголд заа гэсэн хүн байхгүй. За одоо ер нь бол яг албан ёсоор тэмцээн маягаар ороход бол авьяаслан монголчин шоунаас өөр баг байхгүй юм шүү дээ. Ямар ч байхгүй. Ойрын 3 жил болоог байгаа. Байхгүй юм тий. За ингээд шүүгчнэрийн сэтгэлийг сонсъё. Дэги. Үнэхээр хөгжөөж чадлаа л гэж бодсон. Баярлалаа. Шимгэгч. За хамгийн түрүүнд маш гоё амттай коктейл байна. Баярлалаа. Баярлалаа. Манай шоунд бас ийм шинэлэг сонин содон үзүүлбэр орж ирж байгаагийн нэг нь бол яхаа аргагүй таны үзүүлбэр байлаа. Баярлалаа. Чого.
За хөгжөөд чадлаа, халаач чадлаа. Халтарсан уу? Эдийн ялцсан уу? За манай чок ах бол жүүсэнд явчихдаг юм байна тий. Оо энэ чи жүүс юм уу? Тий. За Миний хувьд бол бас таалагдлаа ер нь бос шүүгч нартайгаа саналыг байна гоё сонирхолтой байж чадлаа гэж бодож байна. Одоо ингээд шийдвэрээ гаргая. Миний хувьд бол тэнцлээ. Баярлалаа. Яг нь Тэнцвэлээ. Баярлалаа. чивгэгч Уух зүйлээж урлагтай хийцгээе. Тэнцлээ. чок ах. тэгэхээр манай авиалсан монголчуудын тайзан дээр л ийм зүйлийг үзүүлж болох их учир чи бол их азтай байна. Тэнцлээ. Дөрөв тэнцлээ. Гоё. Саяж баяр тэмдэг. Гоё да. Гэхдээ энэ дотор жоохон байна. Баггүй. Байна шүү. Мэдээ. Гоо би яг тэгээд Би таныг амс үзье. За чи яг бааш гавла. Авиалсан монголчуудын тайзнаа урд өмнө гарч байгаагүй сонин содон үзүүлбэр үзүүлсэн ууган баяртай баярлалаа. Мэдээж энэ соёл аль ч улсын аялал жуулчлалын салбар хөгжөхөд ихээхэн нөлөөтэй байдаг үлээ. Том зорилго тээсэн залуудаа амжилт хүсье. Авиалсан монголчууд шоуг үзэж байгаад баярлалаа. Хэрэг та илүү сонирхолтой онцгой үзүүлбэр үзэхийг хүсвэл манай YouTube сувагт нэгдээрэй.